За чухал асуудал орж ирээд байдаг. Гэхдээ нэг өмнөх 5 удаагийн үндсэн чиглэл батлагдаа хэрэгжилтээр гарсан алдаагаа бидэд олж ярихгүй. Дахиад ийм гой ганга юмараа сууж байгаад харамсаж байна. Энэ өмч хөвчлөлийн асуудал гэдэг чинь цаана хөрөнгө оруулалтыг татах асуудал байхгүй. Ер нь энэ хөрөнгө оруулалт хийж байгаа орчинд энэ яг бидний хийсэн хөрөнгө оруулалт цаашдаа ямар эрсдэлтэй тулж болох вэ? Эрсдлээс урьдчилан сэргийлэх ямар алхмууд хийгдэх үгдийг өмч хөвчлийн өмнөх болон дараа гэд бүх зүйлүүдийг анхаарч хийнэ. Гэтэл өнөөдөр яг суур төрийн эмчийн суур хуулиа батлаагүй, төрийн эмчит компанийн асуудлыг хуулиа батлаагүй. За эргээд жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудал шийдээгүй, өрсөлдөөний хуулийг шийдээгүй. Ийм байж өнөөдөр ингээд яг шилний цаанаас мөхөлцөд толоож байгаа юм шиг нэг тоог нэгсгээд энэ бол нэг ажил хийж байгаа яг зүгээр сайшилтай. Гэхдээ яг ингээд бүтлгүүтнэ. Тийм учраас би Бямцэг цайтыг яг засгийн газар ингээд усыг хурлын гишүүдлүүд түлхээд та эднийг эцлээ шийдэд өгөх биш. Яг засгийн газар та яг энэ асуудлын бодлогыг барьж байгаа сайд юуд яг гарын 15% багтах төслийг санал болгох хэрэгтэй байхгүй. Компаниг МЯТ төрийн банк хөдөө аж ахуйн бирж өөр юм явахгүй. Би энийг бүр баттай хэлье Бямцэг цайтаа. Бид та нэг юм оруулж ирээл бид эднийг баталсан болно. Тэгэхээр яг та бодлогын хувьд энэ дээрээ дүн шинжилгээ хийгээд яг гарын өрөөнд хөрөнгөний зах зээлээр дамжуулаад юм уу тодорхой хувилбаруудаар олон нийтийн болгож энэ засаглалыг сайжруулах, хувийн хвшлийн тодорхой оролцоог хангах 5 төслөөс яг санал болго. Тэрнээс биш ийм урт жигсаалт оруулж ирснээр энэ сайд мундаг байна гэж хэлж болохгүй байхгүй. Би энийг л хэлмээр байна. Тэгээд тэр 5% хувьцаа эзэмшлээс итерхгүй гэдэг. Энэ дэр хинч орж ирэхгүй. Ийм хуулиудыг л бидэд баталж явсан учраас угаасаа энэ төр данхахаас өөр арга байхгүй. Ийм байгаад. За тэгэхээр би зүгээр энэ уул уурхай нэг компаниг төслийг сонгооч гэж байгаа. Айл компани байх юм. Энэ дээрээ тэр ашигт малтмлын хуулийн 5-6-гаа хэрэгжүүлээд хамгийн түрүүнд хувьцааг нь суманд өгмөр байна. Сумын иргэдэд санал болгох. Сумын иргэд тодорхой хөнгөлөлттэй үнээр аваад тодорхой цаг хугацаанд санал болгоод дараагийнх нь аймгийн түвшинд санал болгох. Тэгээ нөлөөллийн бүсийн аймаг тэгээд Улаанбаатар бусад хэмжээр ингэж өөрөө эргээд энэ уул уурхайн салбар дээр тогтж байгаа эдийн засгийн орон нутгийн дэмжлэгийг авах. Иргэд өөрөө энэ баялгаасаа яг орон нутгийн иргэд хүртдэг байх. Казахстан жишээд ийм юм хийсэн байхгүй. Ард түмний IPO гэдэг том хөтөлбөр гаргасан. Ард түмэн баялагтай эзэн байх гэдэгтээ яг ижлэхэн сонсогдож байгаа. Тэгэхээр ийм байдлаар ингээ хэрэгжүүлэх алхам руу явж болох уу гэдэг нэг зүйлт байна. Хоёрдугаарт ер нь төрийн эмчит компаниудын захирал За 3 номер Бямцэг цайд. За гой ганга юм оруулж ирээгүй. Олон нийтэд нээлттэй ил тод их хурлын гишүүд юм уу? Тал талаас нэг бүгдээрээ хилэлцүүл буруугүй, бүлээн осоогоор угаавал хэрэггүй гэд байгаа боломж бидний бодож ийн зөв буруу та бүхэн маань шүүн дэнслээ тунгаагаад бодлого чиглэлээ гаргаад өгөөч гэж оруулж ирсэн. Хэрвээ 5 компани оруулаад ирсэн бол яагаад 5-ыг оруулж ирв? Наадах 50 болохгүй яасан гэл тийм үү? Яах нь 5 байд яасан харамж чинь либерал байх хэвээр олон компани оруулж ирэх хэвээр гэж шүүмжлэх байх. Тэгээ өөлхийн тулд өөлөх хэрэггүй байх гэж бодож байна. Тэгэд яагаад хэрэгжихгүй гэж хэлээд байгаа юм бэ дээ? Их хурлд бид нэр төрийн болон орон нутгийн өмч компани засаглал ил тод байдлыг сайжруулах тухай хуулийг 2025 оны 1 сард өргөн барьсан. 1 сард. Их хурл маань тийм үү ажлыг хэсгээ байгуулцаа. Энэ хуулийг жил болох чинь хурдан батлаад гаргаад өгчих юм бол бидний энэ бодлого хэрэгж бололцоо боломж бүрднэ. Нийтийн өмчийн тухай хуулийг бид нар бас 2025 оны 5 сард их хурлд өргөн барьсан. Хил зэсгэн шийдэгдээд үндсэндээ бол хагас жил гараа хугацаа өнгөрч байна. Тэгээ их хурлаас бид нар энэ хуулиудаа хурдан батлаад өгөөч гэж удаалаараа хүсэл гуйгаал ингээл байж байгаа. Энэ хуулийг хурдан батлаад өгчих юм бол энэ үндсэн чиглэл маань батлагдах бололцоотой болчихно. Тэгээ энэ тал дээр та бүхнээс анхаарал тавиад өгөөч гэж нэгдүгээрт нь хүсье. Хоёрдугаарт нь өнгөрсөн жил 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр улсын их хурлаас хэддүгээр тогтоол үлээ 62 үлээ. 52 дугаар тогтоолоор үндсэн чиглэлийг маш хурдан яаралтай оруулж яа гэж улсын их хурл засгийн газарт үүрэг өгсөн.
Энэ одоо өгсөн үүргийн дагуу л одоо бид нэр энэ 2026-аас 2028 онд төрийн өмчт хуулийн этгээдүүдийн хувьцааг олон нийтэд нээлттэй биержээр одоо ил тод арилжаалах энэ одоо 33 компани асуудлыг оруулж ирж байгаа юм аа. Тийм болохоор улсын их хурлаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу л одоо асуудлыг оруулж ирж байна. Улсын их хурл маань одоо засгийн газраас өргөн барьсан хуулиудыг хэлэлцээ хурдан хугацаанд батлаад өгчих юм бол бид нар бас одоо юу гэдгийг аль болох өр өгөөчтэй, аль болох ил тод, аль болох их хурлын гишүүдийн 126 гишүүн санал бодлыг тусгаад ард түмний одоо хүссэн хүлээлт нийцүүлээд төрдөө ашигтай ард түмний сэтгэл хангалуун улсын их хурлаас овоочтор ийм хийждэг ийм одоо хэмжээнд хүргэж хийхэд л ажилланаа. Тав биш тийм үү? Болж игэл одоо 33 компани одоо бүгд нь үр дүн хүргэхийг та бүхний баталж өгсөн хэмжээ түрүү бид ярьсан шүү дээ. 80% хүргээд үр дүнтэй болгочих юмсан гэд хичээгээд ажиллах одоо бас хүсэл эрмэлзэлд өрн байна л гэдгийг хүсэлье. За, сайн зэрэг гүшүүн тодруулна. Би энэ оруулж ирж байгаа асуудлыг нь дэмжиж байгаа. Гэхдээ энэ өөрөө нэг 33 бол зах зээл хүлээж авахгүй дараа. Төрийн банк хар. Сая амжилттай гэж байгаа боловч хоёр дахь зах зээл дээр наад арилжаач явахгүй үнэн нь унчаад хагаад бидэд ингээ бодит юмаа нэг үзмээр байгаа байхгүй. Бидэд ийм тэнэг хүмүүс биш шүү дээ. Төрийн банкын чинь сонирхгүй тэр 5% арилжаач чинь бүр ингээ навс унчаад хахад бидэд ингээд ийм тоглоомтой юм яриа сууж байгаа байхгүй. Энэ төрийн болон орон нутгийн өмчт компани захирлаасаа эхлээд дунд шатандаа нэг IPO өмч өвчлөлийн асуудлаар зүгээр мэдлэгийн шалгалт хийгээд тань хараараа. Энэ бэлэн биш байгаа. Хууль эрх зүйн орчин чинь бэлэн биш байна. Дээрээс нь бидэд энэ хууль гаргаж иж mixed ownership-ийн асуудал буюу стратеги хөрөнгө оруулагч болон олон нийт тэрнээс нь хүртдэг, иргэд маань хүртдэг ийм зүйл рүү явна. Энийний чинь цаана явж ганцхан мят бараг хөвчлөгдөд энэ тогтоол чинь дууснаа. Энэ непотизм явж байна. Непотизм буюу ойр авийнхаа танил тал тохоод энэ зарим ашигтай өмчүүдийг хувьчлыг шилжүүлээд наад 33-аас чинь 1-2 За, 3 номер. Гөрх амьтаа. За. Бас битгий мушгаад сайн зэрэг гишүүнээ ингээл одоо бид нар бүгдийг мэддэг одоо хитрхи мэрэгэн жарахаа болох хэрэггүй. Бүгдээрээ л бас нэг төрийн бодлого зөв байгаасаа бас бүгдээрээ л Монгол улсын эдийн засгийн нийгэм хөгжөөс төр бас ил тод үйл ажиллагаа явуулаасаа хувийн хвшлээ дэмжсэн төрийн эмч компаниуд өөр ашиг нэмэгдүүлэх юмсан гэдэгдээ санал бодол зорилго нэг байгаа. Тийм болохоор харлуулахын тулд харлуулад, мушгихын тулд мушгаад, өөрийгөө зөвтгөхийн тулд бусдыг буруутгаад ингэж хандах хэрэггүй. Хаана аль компанид одоо ямар компани хулгай зэлгээ явах га таны хэлээд байгаа хардлага үүсгэх гээд байгаа юм бол та бол ил тод нээлттэй хэлж хагаад энэ хэлцгсэн шийдгсэн дараа энэ компани ардталд ийм хүмүүс нийлж хулгай хийх гээд байна гэдгээ хасах нь нээлттэй шүү. Хоёрын хооронд нэг бие биенээ хардаж тийм үү. Энэ явах гэж байгаа их хурлаас өгсөн бодлогыг унгаах гэж одоо бас хэрэггүй баха. Их хурл өөрөө бодлого өгсөн аль бодлогыг хэрэгжүүлэхэд бид нэг оролдож байна. За, сайн зэрэг гүшүүн тодруулж 1 минут сүүл. уг нь дэмжиж байгаа байхгүй. Бэлэн байдлын үнэлгээтэй компаниудыг хөвчлөөлөж орж ирнэ гэсэн 33% ч юм уу тоондоо биш юм а гэдэг зүйлийг л ойлгооч яа л гэж хэлж байгаа. Хоёрдугаарт одоо жишээ нь Мят зэргийн компаниг бол энэ дотоодын хөрөнгийн биржээр угаасаа хүлээж авч дийлэхгүй. Уг нь энэ чинь олон улсын бирж дээр гаргана гэдэг зорилготой орж ирэх ёстой. Зорилгыг тодорхойлж орж ирэх хөөс энийг батсны дараа зорилгоо орж ирнэ гэдэг тийм байдаггүй. Жишээ нь Францад өмч хөвчлөлийг нэг компани хөвчлөхдөө бид энэ стартап компаниудын санхүүжилтийг олохын Францын засгийн газар төрийн эмчний компаниг хөвчлсөн байхгүй. Тэгэхээр бидний одоо асуудал бол үндсэн хуулийн амьлуулыг 56-га ашигт малмлын хуулийн 56-га амьлуулъя гээд орон нутгийн иргэдэд 8-гийн иргэдэд нь тэгээд дараагийн төвшин санал болгож болж байна. Эсвэл зарим компаниудын ажилчид нь энэ компанид ажиллаж байгаагийнхаа хугацаанд энийг өмчлөх байдлаар хяналтыг нь сайжруулах байдлаар өгж болж байна. Энэ хувилбаруудыг энэ хууль батлагдсны дараа орж ирвэл илүү их бодиттой байна. Түүнээс биш ингээ орж ирээд хүлээлт үүсгэж байгаа байхгүй бямцаг цайдаа. Би тэрнээс биш ерөөсөө таныг эсэргөө зүгээр мэдэх гээд байгаад биш. Таны яриад За, үг хэллээ. 3 номер. За яг одоо харин маш зөв байна сайн зэрэг гүшүүнэ тий. Баярлалаа танд бас. Тий. Яг үнэхээр одоо асуудалтай юм одоо хэдүүлээ их хурл дээр зэгслээ сайжруулад
Бас бидний таны хэлж байгаа асуудлыг бид нэр тийм үү энэ ажлын хэсгээр хариуцсан одоо албан тушаалтнууд, төр эмч компани захирлууд, төр эмчийн бодлого зохицуулалтын газар, Эрдэс Монгол гэдэг компаниуд маань Эрдэс Монгол гэдэг бүгдийг бас анхаарч байгаа. Яг таны хэлдэг энэ ямар стратегийн хөрөнгө оруулагчтай хэдийн хувьцааг нь хувьчлах юм. Ажилчтай хэдийн хувийн хувьцаа. Одоо шинэ Эрдэнэ төвлөрөх гэх юм уу 1990 онд цэнхэр тасалбараар ингээд Эрдэнэ төвлөрөх хувьцаа эзэмшнийг авцсан. Одоо хүлээлт үүссэн маш олон хүмүүс байж байна. Энэ хүмүүсийн асуудал яаж шийдэх юм? Энэ хүлээлт байж байгаа. Мяд компанид хамгийн одоо сайн яг таны хэлж байгаатай тийм байгаа. Эхний ээлжинд 10% нь стратегийн хөрөнгө оруулагч тийм хувьчлаад тодорхой хувьцааг нөгөөд үүнийгээ илүү үнцэнтэй, илүү өрөө ашигтай менежмент сайтай болгосны дараа 34% нь одоо 40% хувьчлыг. За, одсоргийн номч мэг шүү.